За сайн байцгаана уу монголчуудаа. Та нартай дахиад нэг бичлэгээрээ уулзж байна. Тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа тухайн цаг тухайн өдрийнх нь мэндийг хүргэе. Би өмнөх бичлэгээс Ким Сохёнтой холбоотой мэдээлэл хийсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ хэрэг нэлээд газар аваад би дахиад шинэ гарсан мэдээллүүдийг нь чирээд ирлээ. Одоо тэгээд мэдээлэлд орцгоё. Одоо ч ингээм юу л болоод байна гэдэг чиглэлтэй асуудал 180 градус зоронгоороо эргээд байна. Бидний бодож исэн шиг зүйл өстой биш байсан байна. Ким Сэрүүн буюу одоо талигачийн ар гэрийнхэн зүгээр байхгүй гэж хэлсэн бололтой. Чингоо буюу нотлох баримтыг араас нь дэлгэсээр байна. Харин Ким Сохёны одоо талаас нь болохоор одоо л үгүйсгсээр байгаа. Одоо болоод байгаа хэргийг одоо ингээд товчхон авч үзэх юм бол 2015 оноос эхлээд Ким Сэрүүн болон Ким Сохён үерхэж эхэлсэн. Ким Сэрүүн тухайн үедээ 15 настай, Ким Сохён 27 настай байгаад нийт үерхлэн 6 жилийн турш үргэлжилсэн. Тэгээд Ким Сэрүүн 2020 онд одоо YG-тэй байгуулсан гэрээгээ дуусгаад Ким Сохёны байгуулсан одоо Golden Medalist гэдэг тэр entertainment-д орсон юм байна. Тэгээд явж байгаад Ким Сэрүүн 2022 онд цогтуугаар машин жолоодсон хэрэгт ороод 700 сая вонны өрөнд орсон. Тэгвэл тэр 700 сая воныг нь Ким Сохён болохоор одоо өмнөөс нь төлж өгсөн. Тэгвэл буцаагаад хизээ аавна гэдгийг яг одоо буцаагаад төлч юм уу, буцаагаад яг хизээ аавна гэсэн нь одоо хэлээгүй юм байна. Тэр цогтуугаар машин жолоод сэргээс болоод Ким Сэрүүн одоо Golden Medalist гэдэг entertainment-аас гэрээгээ дуусгасан. Тэгээд байжсэн чинь 2024 онд тэр 700 сая воноо буцаад эргүүлээд төлөө гэд Нэюн Чимёнсо буюу одоо шаардах хуудас Ким Сэрүүнд ирсэн юм байна. Ким Сэрүүн тэр шаардах хуудасныг авсны дараа одоо Ким Сохёнтэй холбоо барих гэж олон аргаар үзсэн. Гэхдээ одоо Ким Сохён ямар ч холбоо бариагүй, буцаагаад ямар ч холбоо өгөөгүй. Тэр битгээл одоо entertainment-тай хамт ажиллах гэсэн жүжигчтэй нүртэл холбоог нь таслуулсан байсан. Тэгээд одоо талигач буюу Ким Сэрүүн холбоо барихын тулд аргаа бараад одоо тэр Нүмүрэ яван буюу Queen of Tears гэд Ким Сохёны тоглож исэн драма гарч авах үед хамт ахуулсан зураг сторитой 3 минутын турш хийгээд устгасан байгаа. Тэгсэн ч гэсэн ерөөсөө холбоо барьж чадаагүй. Тэг холбоо барих гэж үзэж байгаад холбоо барьж ерөөсөө болохгүй байсан. Тэгээд Ким Сэрүүний нас барсан өдөр нь Ким Сохёны төрсөн өдөр байсан. Одоо хүртэл яг ингээд товчхон авч үзэх юм бол яг иймэрхүү байна. Та нар одоо өмнө илүү дэлгэнгүй үзэх юм бол одоо миний өмнөх бичлэг рүү очиод үзээрэй. Тэгээд яг юу буруугаар эргээд байна гэсэн чинь одоо Ким Сохёны талаас үргэж байгаа үг гэд ингээд үүсгэсэн маш тэ. Тэгсэн чинь Ким Сэрүүн буюу талигачийн ар гэрийнхэн талаас одоо нотлох баримтыг дэлгэсээр байна. Ямар нотлох баримт дэлгэсэн бэ гэх юм бол одоо Ким Сэрүүн Ким Сохёнтой ахуулсан өөр нэг зургийг нь дэлгээд тэгээд тэр 700 сая воныг нэхэмжлэл эрэхт нь Ким Сэрүүн Ким Сохёнтой холбоо барих гэж оролцсон одоо тэр мессежнийхэн утгыг нь тэр мессежийг нь дэлгэсэн байгаа. Ямар болон Ким болоод байна гинт. Дэлгэсэн зургийг ингээ харах юм бол талигач Ким Сохёнтой холбоо барихын тулд одоо Instagram-ийн сторид 3 минут хийгээд устгасан зураг байгаа шүү дээ. Яг тэр зурагны дараагийн зураг байгаа гэмээр тийм зураг байсан. Яг адилхан хувцастай, бас нэг адилхан позтой тийм зураг байсан. Тэгээд тэр бичсэн мессежийг нь орчуулах юм бол Убана Сэрүүн я, Убаби Сэрүүн байна. Нэюн Чимёнсон подосон сусуандаг хуудас авсан нэхэмжлэл гаргана гэд наантай шиганул огнок гэж үгээдаагүй байсан нэг 열심히 복귀 준비하고 гэж бичсэн байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэх юм бол надад хангалттай цаг өгнө гэсэн болохоор би одоо эргээр эргэлтээ хийх гээд үнэхээр бэлтэж байгаа. Тэмээ чакбумэ гэд одоо тоглосон кино болгоноос тодорхой хувийг нь ингээд өгөөд төлөөд явъя. 안갑게다는 소리 아니고 단전 지럭을 달라고 하면 나는 정말 할 수가 없어. 안 하는 게 아니라 못 하는 건데 꼭 소송까지 가야만 할까? 나 좀 살려줘 гэж бичсэн байхгүй. Энэ болохоор төлөхгүй гэсэн үг биш ээ. Тэгтээ гинэт ингээд 700 сая воныг одоо төлөх юм бол би үнэхээр ингээд яаж чадахгүй байна. Заавал нэхэмжлэл гаргах ёстой юм гэж юу? 나 좀 살려줘 гэж бичсэн байхгүй. 남айг авраач 부탁할게 시간을 주라. 고지 надад цаг өгөөч гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд ингээд энэ мессежийг ингээд харах юм бол одоо төлөхгүй гэсэн байр суурь биш байсан байгаа хгүй. Би ингээ жоохноор төлнөө надад зүгээр ингээ цаг өгөөч гэд тэгсэн байгаа. Тэгсэн чинь хамгийн ингээ инээдтэй нь одоо тэр Ажоши гэдэг кинонд хамт тоглосон Ким Вонбин одоо энэ охины өмнөөс тэ талигач өмнөөс 700 сая воныг нь төлөё гэд тэгсэн чинь entertainment-ийн одоо тэр Golden Medalist гэдэг entertainment-аас татгалцсан гэсэн. Тэгээд бүр инээдтэй юм нь юу гэх юм бол тэр Golden Medalist гэдэг entertainment-аас нь мэдээлэл ихтэй тэр чирог буюу 700 сая воныг нь авъя гэж юусэн бодоогүй, тийм бодол байгаагүй. Зүгээр л одоо entertainment-ийн одоо нэг үйл явц одоо энэ хүнд 700 сая воныг өгсөн шүү гэдгийг одоо батлах тийм нотлох хэрэгтэйсэн болохоор зүгээр тийм Чимёнсо буюу тэр хуудсыг явуулсан гэсэн мэдээлэл хийсэн. Тэгтээ ингээм амар инээдтэй байгаас тийм л хэлсэн бол зүгээр л
утсаа аваад тий одоо тэг үерхэж мөрөхжсэн дүүрж ихэд одоо нэг entertainment-ийн доогоор тэр одоо entertainment-ийн жүжигчин байсан гэсэн үний хувьд одоо тийм л тэр мөнгийг авмааргүй байсан бол авахгүй гэж бодсон бол зүгээр л утсаа аваал те эсвэл мессеж бичиж ч юм уу наад мөнгөж авахгүй зүгээр одоо ингээд ийм хуудас ингээ хэрэгтэйсэн болохоор чамраа явуулсан шүү гэж хэлчих юмн дээр тгээгүй. Тэгээд би өмнөх бичлэг дээрээ Ким Сухён одоо Ким Сэрүүний үхэл буруутай байж магадгүй гэд нэг юм ярьсан штэ. Тэрийг одоо үзээгүй хүмүүс яхан бол өмнөх бичлэг рүү очиж үзээрэй. Тэгсэн ч одоо Ким Сэрүүний тал дээр элдв бусын мэдээ бэлтгээд байгаа гэдээсэн тэр одоо Ижинүү гэд тэр ютубертэй Ким Сухёны одоо холбогдсон гатуу буюу мессежин задарсан байгаа. Тэгсэн чинь тэр мессежин дээр юугаа бичсэн байсан бэ гэсэн чинь Ким Сухён кино поно 보냈어. 뭘 해야 할지 알지. Тэр охины дугаарыг ингээ явуулсан. Юу хийхээ мэдж байгаас тэгсэн чинь тэр ютубер гэдэг Ижинүү хариуд нь 고맙습니다. 꼭 히트 할 겁니다. баярлаа. заавал хит болно гэвчихсэн байхгүй. Тэгсэн чинь Ким Сухён 조심하세요. 줄쳐 밝히지 마세요. болгоомжтойгаараа их сурвалжаа битгий одоо ингээд дэлгээрээ гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо ингээд хүмүүсийн үдж байгаагаар болохоор одоо тэр нагц зэгч анх ярьслах хөхтөө одоо Ким Сэрүүний нагц зэгч анх ярьслах хөхтөө тэг яриад байсан шүү дээ. Одоо Ким Сухёнтой холбоо барих гэсэн чи өрөөсөө болохгүйсэн аргаа бараад одоо миний охины дугаараас ингээд залгасан. Тэгсэн авахгүйсэн. Тэгсэн чинь одоо нэг хэдэн хоногийн дараагаас одоо сэтгүүлчүүдээс ингээд залгаад энэ Ким Сэрүүний утас мөн үү гэх тэр нагц зэгчийн охиныхын дугаар руу залгаад ирсэн гэдээ ярьсан шүү дээ. Тэгсэн чинь хүмүүсийн ингээд үзэж байгаагаар болохоор Ким Сухён албаар ингээд утсаа аваагүй. Одоо Ким Сэрүүний хувийн мэдээллийг нь одоо ингэ сэтгүүлчүүдэд ингэ өгсөн Ким Сэрүүний талаар ингээд элдв бусын мэдээлэл бичүүлэхийн тулд одоо сэтгүүлчүүдэд өгсөн гэж үзээд байгаа байхгүй юу. Амар агаад ч одоо энэ үнэхээр үнэн бол хүн царай шиг байдгүй мендал гэж одоо хэлмээр юм. Тэгээд одоо энэ Ким Сэрүүний одоо гэр бүлийнхэнтэй хамт ингээд дэлгэсэн тэр одоо YouTube хаяг болохоор Ким Сухёнд хандаж одоо ингэж хэлээд байгаа юм лээ. Одоо өөр санаанд оромгүй өөр одоо нотлох баримтууд ингээд зөндөө байгаа. Одоо эднийг ингээд дэлгэхээс өмнө ээж ааваас нь албан ёсоор уучлалтгүй гэдэг юм лээ. Тэгээ бүр амар юм. Би одоо энийг сонсоод худлаа гарсаал гэж нэр дотроо бодсон. Юу гэх юм бол одоо Ким Сэрүүний чин оны буюу одоо дотны их чинь хэлэхтэй одоо дотныхын нэг их чинь ингээ хэлэхтэй одоо Ким Сэрүүн Ким Сухён 6 жил үерхэд ингээ салсан гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь 6 жил үерхэд салгахад одоо ямар шалтгаанаар салсан бэ гэсэн чинь Ким Сухён өөр охтуудтэй одоо өөр эмэгтэй хүмүүстэй араар тавьсан. Тэгээд Ким Сэрүүн тэр дотны ичтэй одоо нэг удаа ингээ хэлжсэн гинэ. Одоо Ким Сухён өөр болоод байна, хүүтэн үндэ болоод байна, чагааваж өссөө гэд ингээ хэлжсэн гинэ. Ингээ өөр хүмүүстэй ингээ араар тавиад ах шиг байна гэд хэлсэн гэсэн. Тэгээд тухайн одоо тэр араар тавиад байгааг нь одоо ингээд Ким Сэрүү мэдснийхэн дараагаар амар цочролд орсон гинэ тэр одоо ихчийнх нь яраагаар. Тэгээ энийг ингээд ерөөсө худлаа гэж хэлж ерөөсө болохгүй байгаа таахгүй. Яагаад гэх юм бол өөр одоо гинт нэг хүн гарч ирээд ингээ хэлсэн болж яг хөө. Тэгэхэд Ким Сэрүүний гэр бүлийнхэн талаар юу хажууг буюу одоо тий талигаа чи гэрийнхэн ингээд хэлээд байгаа болохоор үнэхээр худлаа гэж ингээ хэлж болохгүй байгаа даа байхгүй юу. Ким Сухёны талаас болохоор бүх зүйл ингээ худлаа хуулийн дагуу арга хэмжээ авнаа л гэдэг юм шиг үлээ. Тэг зүр ингээ хоб болох вэ гэдэг ингээ жохоо юм ингээ хэлэх юм бол Ким Сэрүүн болон Ким Сухён хоёрыг ер нь үерхдэг байсныг сэтгүүлчүүд гадралдаг байсан юм шүү лээ. Яасан бэ гэсэн чинь одоо Ким Сэрүүний гэрийнхэнтэй нийлээд одоо энэ бүхнийг дэлгээд байгаа сэтгүүлч байгаа шүү дээ. Тэр сэтгүүлч ингээ ярианда ярихдаа би амар олон юм танил сэтгүүлч танил талтай. Тэгээд тэр танилуудаасаа ингээд сонссон чинь Ким Сэрүүн болон Ким Сухён үерхдэг байсан гэд ер нь ихэнх хүмүүс нотолж илээ гэж ярьж илээ. Ким Сэрүүний ээжийнх нь хэлснээр болохоор охин нь одоо ингээд амар муу нэртэй болоод худлаа мэдээлэл ингээд цацагтаад хүмүүс ингээд охиныг ингээд амар муугаар ингээд хэлээд худлаа хэлээд байгаа болохоор бүх зүйлийг дэлхийг хүссэн. Миний охин одоо ингээд өнгөрсөн ч гэсэн одоо ингээд бурхны оронд очисон ч гэсэн бүх хүмүүст одоо ингээд сайхнаар дурсагдаасаа сайн жүжигчин байсан шүү гэж дурсагдаасаа гэж хүсээд одоо энэ бүхний дэлгэж байгаа гэсэн. Энийг хэлхийг мартчих. Ким Сэрүүн гэхдээ тэр 700 сая воноос өрнөөс одоо төлөөгүй биш төлсөн юм байлээ. Одоо машина зараа тэгээд жүшиг буюу одоо өөрт нь байсан хувьцаагаа ингээд зараад тодорхой хэмжээгээр одоо мөнгө ингээд өгсөн юм бэл ямар ч лсэн тэр машина 35 сая воноор зарсан гэсэн. Тэгээ одоо энийг ингээд сонсох юм бол та нарын бодол бүр өөрчлөгдөн заяа. Одоо Ким Сэрүүний найз гэх хүн одоо TikTok дээр гарч ирсэн байхгүй юу. Тэгээд яасан бэ гэх юм бол Ким Сэрүүн одоо тэр нэг согтуугаар машин жолоодоод тэр нэг замын хажуудлын тэр цахилгааны юу мөрөгдөг өдөр байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр найз нь одоо тухайн өдөр яг яагаад арх буусан шалтгааныг нь дэлгэсэн. Тэгээд тухайн өдөр тэр арх буусан зорилго нь их юм бол entertainment-ийн заавраар патно буюу одоо монголоор л ивент итгэгч юм уу? Ивент итгэгч ингээ авах зорилгоор одоо
тэр архины газарт ингээ уусан юм байна л да. Тэгсэн чинь тэр архины газар дотор одоо санаанд оромгүй зүйл болсон гэсэн. Яг тэгтээ тэрийг юу болсныг нь бичээгүй лээ. Тэгээд тэр санаанд оромгүй зүйл болоход одоо Ким Сэрүүн амар их чөнгөг одоо аваад одоо цочрол ингээ аван гутлаа шууд машина бариад ингээд гараа явцсан гэсэн. Энэ одоо үнэн бол үнэхээр амар зүйл баг болох хаа. Энэ л үнэн бол одоо энэ охин өнгөрсөндөө бүр одоо үхэл нь одоо үнэхээр амар харуусмар үхэл болж байгаа байхгүй юу. Тэгээд одоо нотлох баримт өөрөөсөө араасаа дуусаагүй одоо Ким Сэрүүний нагаж зэгчин гэдэг даах чинь Ким Сэрүүний одоо машиныхан black box-т ингээд бичигдсэн Ким Сэрүүн болон Ким Сөхёны хамгийн сүүлийн ингээ харилцан яриаг нь дэлгэнэ гэдэг байгаа байхгүй юу. За сайн байцгаана монголчуудаа. Та нартай дахиад нэг бичлэгээрээ уулзж байна. Тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа тухайн цаг тухайн өдрийнх нь мэндийг хүргэе. Хэрэг тэгээд үнэхээр амар хүндэрж байгаа шүү байна. Тэгээд одоо Ким Сэрүүний арга гэрийнх нь болохоор зүгээр байхгүй. Одоо ингээд зогсохгүй л охиных нь нэрийг цэвэрлэнэ л гэж авч үзэж байгаа юм шүү. Тэгээд диспатч гэж байдаг ч та бүхний одоо мэдэх бах диспатч одоо оны эхэнд болгонд одоо хосуудыг зарладаг. Тэрээр одоо од болсон диспатч гэдэг нэг солонгосын хэвлэл мэдээллийн газар бай. Диспатч гэж нэр үнэн хогийн газар байна. Энэ бүр үнэн бүр новшийн газар зав. Энэ бүр мөнгөний төлөв баг бүгсөө ухдаг бах уу. Ким Сэрүүнийг амьд сэрүүн байхад нь бас элдв босоор биччихсэн нэг газрын нэг нь бол энэ диспатч ахгүй юу. Тэр чинь диспатч одоо Ким Сэрүүнийг өнгөрснийхэн дараа амьдарчсэн газар нь очиод тэр хуршүүдтэй нь ярьцлага авсан гэсэн. Гэсэн чинь нэг хурш нь ингээ хэлэхдээ ингээд шатан дээр ингээ суугаал ингээ уйлаад ээждэг охин байсан. Ерөөсө жүжигчин гэж мдээгүй. Нэг удаа ингээ уйлж хахад ингээ очиод харагдчихсан. Тэгээ ингээ харсан чинь гарн дээр нь одоо соргины шарах байсан гэд хэлж байгаа байхгүй юу. Тэгээд хуршүүд нь ингээ ярихтаа ер нь их л зовлон туулж явж байгаа охин байна да гэж бодож исэн гэдгийгсэн. Тэгээ энэ хэрэгээс болоод Ким Сөхёны өмнөх амьдрал нь хүртэл сөхөгдөөд өмнөх ярьцлагууд нь хүртэл ингээ сөхөгдөөд байгаа. Би тэгтээ Ким Сөхёныг одоо Dream High-аас эхлээд үзэж өссөн байхгүй юу. Тэгтээ би ийм амар асуудалтай жүжигчин гэж юусэн бодож байгаагүй. Тэгсэн чинь 10 жилээс эхлээл арх тамиг хэрглэжсэн гэл зурган цацгажсэн юм лээ. Тэгээ бас нэг хувцсны сурчлагын тоглохдоо ингээд одоо тэр хүмүүстэй хамт ингээд дотор хувцтайгаа зураг авахуулаад гэсэн чинь тэр дотор нэг хүн нь дотор хувцсгүй ингээд шалдан байгаа зураг нь ингээд цацагдаад бас бөөн шууган болж исэн мэлээ. Тэгээ өөр нэг юм ингээд сэвгдээд одоо амар шууган болоод байгаа нь юу гэх юм бол Ким Сөхён дээр үеийн хөтлөгч хийж байхдаа 10 жилийн тухай ингэ ярьсан юм байна л та. Тэгсэн чинь тэр 10 жилийн тухай ярихдаа анги дотор ингэ сууж байгаа цаасан шувуу 60 ширхийг ингэ хийсэн юм байна. Тэгээд тэр 60 ширхийг ингэ хийчээд тэр цаасан шувуугаа шатааж байгаад ангитай гал тавихаа тавьсан гинэ. Гал тавихаа шахсан гинэ. Тэгээд тэр ярьцлага нь одоо буцаж сэвгдээд хүмүүс тэгээд энэ юу н багасаа л бүтэхгүй хөхтэйсэн юм шүү гэл юу н тэгээд байгаа. Өмнөх бичлэгэн дээр ингээ бас хэлсэн шүү дээ. Хэдэн нас хүрээд гэрлэн гэж бодож исэн чинь одоогоор 41 нас хүрээд 21 настай охинтой үеихмээр байна гэж ярьжсэн. Бас тэр ярьцлага нь одоо бөөн шууган болоод гэсэн чинь 2008 онд одоо Ким Сөхёны Twitter ингээ хийжсэн пост нь буцаад гарч ирээд одоолоод байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээрээ юугээ бичсэн байсан бэ хэм бол надэмүнэ 슬퍼하고 죽고 싶어 해야 돼. 후회도 해야 돼. 누굴 봐도 나만 생각해야 되고 뭐보다 날 절대 의심해서는 안 돼 гэсэн байхгүй нь одоо юу гэсэн үг гэх юм бол надаас болоод гуниглах ёстой, надаас болоод үхэх ёстой, тэгээ харамсах ёстой. Одоо хинээс ч илүү намайг бодож явах ёстой, миний төлөө байх ёстой. Тэгээд юунаас ч илүүгээр намайг одоо сэрдэж болохгүй. Тэгээ энийг одоо ингэ шууд махшилж орчуулахаар амар сонирн болоод байгаа байхгүй юу. Одоо утгачлах юм бол ер нь л одоо хэрэгтэй үед ингээ миний хажууд байх хэвээр яа гэм бол хайраар би ингээ дутагдж байгаа болохоор тэгээд миний хажуунаас ингээ хүндлэнгөөс оролцож болохгүй ядаргаатай болохоор би тэгээ ингээд юу амар их өвддөг. Тэгээ надад зүгээр им авчраад үгэх юм бол надад им авчирж явах хэвээр тэгээд намайг одоо ингээ хайрл гэсэн нэг юмрх утгатай пост байгаа байхгүй. Тэгээ хүмүүс одоо энэ постыг дахиж гаргаж ирээ тухайн үед бас энэ пост нь бөө дөөлөн болчихсон гэсэн. Тэгээд хүмүүс одоо энийг дахиж гаргаж ирээд ямар одоо амар би төвтэй хүн бэ, ямар сонин хүн бэ гэдээ одоо яриад байгаа. Тэгээд хүмүүсийн яриагаар болохоор энэ орч 2015 оноос эхлээд 2021 оны хооронд 6 жил үргэлжсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн чинь хүмүүс болохоор 2017 онд Ким Сөхён цэрэгт явсан. Тийм болохоор энэ худлаа байж магадгүй гэдээсэн чинь Ким Сэрүүний талаас Ким Сөхён цэрэгт явахт нь Ким Сэрүүн хүлээж өгсөн юм лээ. Одоо Ким цэрэгт байх хугацаанд гэдэг үг ирчихсэн гэсэн үг. Одоо тэгсэн чинь тэр цэрэг таахт нь худлаа гэдсэн чинь хамгийн амар нь Ким Сэрүүний гэрийнх нь одоо Ким Сөхён цэрэг таахтаа Ким Сэрүүнд биччихсэн гараар бичсэн цагтлыг нь дэлгэсэн. Тэр цагтл дээр болохоор ингээд цэрэгт байх ямар байгаагаа ингээд бичсэн. Тэгээд одоо талигаж буюу Ким Сэрүүнд
ингээ хож өгөөд Сэрүүнэрүү гэд ингээ дуудсан байгаа хгүй. Сэрүүнэрүү яа гэд ингээ цагтлан эхэлж илээ. Тэгээ нэг сонирхолтой юм 2022 онд Ким Сэрүүн согтуугаар машин жолоодоход хажууд нэг эрэгтэй жүжигчин хамт суугаа явж исэн гэсэн. Тэгээд тэр жүжигчний хин бэ гэдгсэн чинь Чэ Хёнуг гэдэг жүжигчин гээд одоо тэгж байгаа. Энэ жүжигчин бас өмнө нь одоо нөгөө тамхи бариад зураг авахултан зургийг цацагдаад бас нэг буу юм болж исэн шүү дээ. Тэгээд хүмүүс ингээ ярьж байгаагаар болохоор энэ хоёр чинь нэг entertainment-ийн хоёр хүн юм байна л да. Тэгээд энэ эрэгтэй жүжигчин болохоор 2002 оны жүжигчин, Ким Сэрүүн болохоор 2000 оны жүжигчин. Тэгээд хүмүүс болохоор үнэхээр ингээ хажууд нь явж исэн байж магадгүй юм байна гэдгээд байгаа. Тэгэд одоогийн байдлаар одоо гарцсан байгаа мэдээнүүд нэг иймэрхүү байна. Тэгээ энэ ингээ цаашдаа одоо тэр машин доторх яриа мэрийг дэлгэх юм бол бөөнл юм болох юм шиг байна. Одоо тэгээд Ким Сөхён цаашдаа яах вэ гэдэг бол амар сонирхолтой надад л. Тэгээд Ким Сөхён одоогийн байдлаар 15 газартай моделинг гэрээтэй ажилтсан юм байлээ. Тэгээд тэрнийх нь нэг нь Динтон гэдэг цагны газар нь одоо зураг мургийг буулгаад гэрээгээ цуцалж байгаа юм шиг үлээ. Тэгээд хамгийн сонирхолтой юм нь болохоор Big Bang-ийн GD буюу одоо чи дараагийн нэг нэвтрүүлэг гүдээ гэд нэвтрүүлэг хийгээд байгаа. Тэр нэвтрүүлэгт Ким Сөхён оролцож байгаа байхгүй юу? G-Dragon ч өөрөө 88 оных, Ким Сөхён бас ингээ 88 оных. Тэгээд 88 оных ингээ тийм лайн гаргацсан. Тэгээд 88 онд төрсэн юм алдартнуудыг ингээ цуглууллаа оролцуулж байгаа нэг тийм нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд тухайн нэвтрүүлгээс болохоор Ким Сөхёныг хасна гэсэн. Тэгээд одоо ингээ битцсэн байгаа юм одоо бичлэгнүүд байгаа шүү дээ. Тэрнээсээ Ким Сөхёныг бас ингээ хасаад тэр нэвтрүүлгийг оруулна гэдэг чилээ. Тэгээд хамт гэрээгээр ажилдаг Prada байна, Home Plus байна. Home Plus-аас л ихэд одоо гэрээ зөрчсөн гэд гэрээгээ цуцлах юм бол доорож 200 сая мянган вонны өрөнд орно гэд Ким Сөхёныг тэгжсэн. Ким Сөхён ч гэхдээ ер нь амар орлого өндөртэй жүжигч юм байна шүү дээ. Солонгос ер нь айгүй орлого өндөртэй жүжигчтэй нэг юм байна. Хятадаас л ихэд зүгээр зар сурчлагаагаар Кушибок олдог гинэ. Би тэгээд энийг яг монголоор юу гэж хэлдэг мэдэхгүй нь ямар ч лсэн 900 сая мянган төгрөгийн хойноос дахиад нэг тийг нэмэгдчихжээ. Одоо тэгээ яанда яан үнэхээр хэлэх болтгүй. Одоо тэгээд Ким Сөхёны талаас дахиад мэдээлэл хийх бах. Тэр мэдээлэл одоо тэгээд яг ямар мэдээлэл хийх бол гэдэг айгүй сонирхолтой. Тэгээ би хувьдаа ингээ ойлгохдоо Ким Сөхёны одоо сонирхол нь ер нь жоохон хөвгтүүд юм байна даа л гэж ойлголоо. Одоо тэгээд хамгийн гол одоо асуудал нь юу болоод байна гэх юм бол одоо тэр 700 сая мянган вонны өрөмж явах гэхэд насны зөрүү нь ингээд амар асуудал болоод байгаа байхгүй юу. За насны зөрүүдээ 12 насны зөрүүтэй шүү дээ. Тэгээд за насны зөрүү яах вэ гэхэд үерхэж эхлэхдээ Ким Сэрүүн 15 настай буюу насанд хүрээгүй байсан гэдэг нь л одоо амар том асуудал болоод байгаа. Тэгээд энэ дээр чинь одоо нэмэгдээд одоо 6 жил үргэлжсэн гэдэг чинь одоо энэ хоёрын хооронд одоо тэ бэлгийн хавтал байсан үгүй юу гэдэг бас асуудал гарч ирээд тэг хүмүүс ингээд яаж насанд хүрээгүй хүүхдтэй одоо бэлгийн хавталд орно гэж төсөөлдөг байна гэж бүүн илам болж байгаа. Тэгээд одоо хэрэг яаж шийдэгдэх үү гэдэг одоо бөөндөө чимээгүй хараа суучлаа. Гэхдээ би өчтөр ингээд фэйсбүүкт явж байгаад яг энэ хэрэгтэй холбоотой монголчуудын бичсэн комментуудыг уншсан чинь манай монголчууд бас л ерөн солонгосчуудаас тутахааргүй хэл амтаа болсон байлээ. Бас л ерөн амар хараад ирлээ шүү. Тэгээд одоо яа юу гэж хэлвэрнэ хүмүүсээ ерөн жоохон юм цензуртай хандаа хэрэг шийдэгдэг байхад бас тэгж амар хэлж болохгүй. Одоо энэ талигаач гэдэг Ким Сэрүүнийг бас туртаатай очиж үргэлжлээд одоо олон толын мэрлэг гэх нь үлгүлэм ярьж илээ. За тэгээд энэ мэдээлэлтэй холбоотой өөр мэдээлэл дахиж дор нь авахыг хүсэх юм бол миний сувгийг одоо дагаарай. Нэр амар сонирхолтой миний сувгийг 25 хүн дагсан байлээ. Тэгээд тэр 25 хүндээ хай гэж хэлье. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.